За баярлалаа. Бас өнөөдөр манай банк орны гишүүд маань бас ингэж банк орны ээлж бас хурлыг хийж энэ өндөр эрсдэлтэйгээр энэ Австрид амьдарч байгаа гадаад ирж байгаа Монголынхаа эрх ашгийг хамгаалах бас ийм хуулиудыг бас улс төрийн манлал үзүүлж ингэж сойрхон баталж өгч одоо бас талархал илэрхийлээ. Гадаад амьдарч байгаа 213 мянган иргэдийнхээ өмнөөс. За нэгдэн. За хоёрд нь бол Тэмүүлэн гишүүнээ энэ би зүгээр нэг энэ тоог хэлчихье гэж бодож байна. Ягаад гэвэл Наранбаатар гишүүн ч гэсэн асуусан учраас энэ ийм юм байна зөмөр. Одоо яг энэ 2012-аас 17 оноод ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай хуулийг хэрэгжүүлэхэд нийт Монгол улсын хэмжээнд 607 мянган хүний одоо нөхөн даатгал хийгдсэн. Эндээс 40 мянган малчин хамрагдсан юм бил 10 жилийн нөхч авсан гэсэн үг. За ингээд энэ малчтын маань нөгөө тухайн үеийн хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр төлж авсан энэ жил дээр цуглуулсан мөнгө нь 2 тэрбум төгрөг. 2 тэрбум төгрөг. За өнөөдөр тэтгэврт гараад өнгөрсөн хугацаанд энэ 40 мянган малчмаа 2 тэрбум төгрөгийн шимтгэл нөхөн тооцоо төрөвийнхаа хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр төлөөд тэтгэврийн сангаас бусдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн сангаас 120 тэрбум төгрөг авч 120 тэрбум төгрөг. 2 тэрбум төгрөг хөрөмтлүүлээд бусдын төлсөн шимтгэлээс 120 тэрбум төгрөг авч яана. Энэ шодрог асуу. Энэ ариун явдал уу? Гэдгийг бас бид нэг үнэлт дүгнэлт хийх хэрэгтэй. За ингээд 20-оос 22 онд малчин хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль хэрэгжээд одоо ингээд үндсэндээ 31800 малчин одоо 76 тэрбум төгрөг нийгмийн даатгалын шимтгэл төлрүүлээд буцаад 314 тэрбум төгрөг авч байгаа. Буцаад 314 төгрөг. Бусдын шимтгэлээс авч байгаа байхгүй. За ингээд нөгөө малчтын тэтгэврийн насыг наашлуулсан одоо хууль 24 онд хэрэгжиж эхлээд 32 мянган малчин өндөр насны тэтгэврт гараад дахиад нөгөө 300 хэдэн тэрбум төгрөг чинь дахиад 378 тэрбум төгрөг гэдэг. Ингээд баг үндсэндээ бид нар чинь энэ малчтын одоо яаж байгаа чинь 600 хэдэн тэрбум төгрөг шүү дээ. Одоо энэ чинь 600 хэдэн тэрбум чинь нийт манай нийгмийн даатгалын сангийн орлогын жилийн 15% шүү дээ. 1.2 сая одоо сайн дурын шимтгэлээ алан журмын шимтгэлээ төлж байгаа хүмүүсийн бүрдүүлж байгаа орлого чинь 15% байхгүй. Тэр бид нар ингээд цаашдаа нэг ийм одоо хууль одоо батлах зөвөө хэрэгжүүлэх одоо шахах гэдэг зөвөө. За би хууль хэрэгжүүлэх гэдэгтээ бол тантаа санал нэг байна. А тэгвэл би 26 оны улсын төсөв дээр та бүхэн энэ хуулийг хэрэгжүүлэх одоо их усрын тавьж өгөөч. Тэгээд энэ хуулийг хэрэгжүүлээд одоо жишээ нь энх хоёр сайд сууж энэ малчтын хоршооны төсөл төр чинь 5 их 80. Тэ 5 их 80. Энэ хүүгийн зөрүүг чинь төсөв дээр та 50 явж байгаа шүү дээ. Нэг их 80 нь одоо гарсан байгаа. Хүүгийн зөрүү бараг 200 тэрбум болов жилийн 100 тэрбум төгрөг 50 явж байгаа шүү дээ. Яг энтэй адилхан тэгэл 50 л явъя. Малчтай зүгээр дэмжээ. Гэхдээ өнөөдөр малчт дээр бид нөө 50% нөгөө юу шимтгэлийнх нь одоо бид нар төлж байгаа шүү дээ төрөөс. Ийм одоо салбар байхгүй шүү дээ. Одоо ингээд 50% төлөхөд 24 оноос хэрэгжиж эхэлсэн 50% нийгмийн даатгалын шимтгэлийн төрөөс тааж байгаа энэ төслийг энэ хуулийг хэрэгжүүлж эхлэхэд 53800 малчин өнөөдөр улсын хэмжээнд төрөөс 50%-ийнхаа шимтгэлийг төлөөд явуулж байгаа хгүй. Энд улсын төсвөөс 24 тэрбум төгрөг гарч байгаа. Улсын төсвөөс биш. Юунаас нийгмийн даатгалын сангаас бусдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс бид нар хомсолж яана гэсэн үг байхгүй. Энийг л одоо зөв тогтолцоонд оруулъя. Үнэхээр одоо эдийн засгт бол маш чухал салбар. Мэдээ 600 мянган хүн ажлын байр хангаж байгаа одоо ийм салбар. Энэ дээр бол одоо нийгмийн хамгааллын бодлого явах хэрэгтэй гэдэгтээ би тантаа 100% нэг байна. Би бас өдөөнөөс сонгогдсон гишүүн. Тэгээ одоо ингээд би малчтайгаа өдрөөхөн уулзж байгаа. Тэгээ одоо энэ хуулийг хэрэгжүүлэхдээ бол одоо энх хоёр сайд тэгээ Тэмүүлэн дарга нар аюулгүй байдлын байнгын оронд одоо хамтарч